Шинэ нийгэм рүү алхаж ороод өнөөдөр 34 жилийн үрдсэн байна. 90 оноос эхэлсэн энэхүү өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа тэр нийгэм 34 насыг насалжээ. Тэр үед төрийн, улсын, засгийн, нутгийн ноён нуруулж ирсэн эзэд өнөө хэдийнэ тэнгэртээ буцжээ. Тэр үед эд явсан хүмүүс өнөөдөр хэдийнэ эмгэл өвгөд болсон байна. Тэр үед залуу халуун байсан хүмүүс өнөөдөр хизээний өвөө эмээ болж үр ач гучаа үзжээ. Тэр үед баг болчир байсан хүмүүс хэдийний аав ээж болсон байна. Тэр үед сурагчгүй байсан хүмүүс өнөөдөр улс орныхоо өнцөг боломборд хэцүү хатуу байгаа ч гэсэн эх орныхоо ачааг үүрч түүнийг бүтээгч насан турш эх орноо өргөж явах хэм хэмжээнд хүрчээ. Мөн зарим нь ирээдүйг тодорхойлж өсч хүмүүжин байна. Монголын амьдрал нэгэн их томоохон өөрчлөлтийг хийж 34 насан туршдаа. Зайлшгүй шийдсэн шийдэл байсан. Үүнтэй маргах юм үгүй. Ардчлал хэрэгтэй юу? Хэрэгтэй. Харин ардчлал гэдэг маань юу байсан юм болоо? Түүнийг юу гэж ойлгох хувь хүн, юу гэж ойлгох хувь хүмүүсүүдийн нэгдмэл байх, тэр хүчийг нэгтгэн зангидах илэрхийлэл байх байсан юм болоо. 90 онд шилжлээ гэсэн. Шилжсэ. Бүтээ гэсэн, ол гэсэн, тань гэсэн, мэд гэсэн бүгд гараанаас гарч гүйсэн. Бүгдээрээ гүйсэн. Бүгдээрээ эцэд цуцалдгүй шинэ нийгмийн үнэт зүйлийг олохын төлөө, шинэ нийгмийн үнэт зүйлийг бүтээхийн төлөө, шинэ нийгэм бүтээн байгуулж өөрийн амьдрал болон өөр хүүхдийн амьдралыг сайн сайхан болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн. Харамсалтай нь олсонгүй. Яагаад одоогүй болоо? Учир нь бид гараанаас гарахдаа тийм юмыг аван, тийм юмд хүрнэ, тэдэнд хүрнэ гэж бүх юм асуугаагүй юм билээ. Хувь хүний үед 90 онд 18-тай байсан. Одоо 52-тай. Миний үеийнхэн бүгд өвөө эмээнэр болж. Бид өнөөдөрч ардчлал гэдэг тэр зүйлийг амаа цангал ярьж байгаа боловч олж үзсэнгүй. Яг юу н ардчлал болоод, юу н эрхчлөө болоод, юуных нь үр дүнд бид нар аз жаргалтай сайн сайхан болчих вэ? Энийг одоо хинээс асуух вэ? Би бүгдийг муу муухай боллоо гэж ерөөсөө хэлээгүй. Бүгд л нэг зүйлд хүрч байгаа. Харин энэ нь нэгдмэл үнэт зүйл болж хувь хүн болгоны хүсэж хүлээж ирсэн тэрхүү сайн сайхан зүйл нь нийгмийн сайн сайхан болж нийтээр хамтаараа бүгдээрээ гурван цагаараа түүхтэй байх, түүхийг бүтээсэн алдар нэр хүндийн эзэд байх, түүнийг нь магтан дууж итгэл үнэмшлээр нь залах ирээдүй хойчтой байж улс гүрэн амьдрал түүх үтдгийг бүрэн бүтэн баталсан тийм зүйлийг бид олсонгүй. Түүхэн үгүйсгэлээ, үндсэн үгүйсгэлээ,
үүслэн үгүйсгэлээ өнөөдөр үе хоорондоо бие бинийгээ үүсгэж байна. Улсынхаа нэрнээс ихсүүлээд бүхэл зүйлийг багтааж байгаа соёл иргэншлийн үгүйсгэлээ. Үр дүнд нь юу болсон юм болоо? Гадуур өвсвөл толгоогүй, дотор өвсвөл сүнсгүй болно гэж. Сүнсэлдгүй итгээд толгоо тарихгүй хэн нэгэн өөртөө болоод өрөөлд нэмэр болж чадах болов? Үгүй. Энэний бодит жишээ та бидний өнөөдрийн нэгэнтээ байгуулчихсан энэ бодит дүр зураг болоод байна. Үнэхээр болохоо байжээ. Нэг л биш боллоо. Яг юу нь болохоо байчваа? Болохоо байж байгааг бол бүгд мэдэж байна. Гарыг гэж байна, шийдий гэж байна, учрыг олъё гэж байна. Бүгдээрээ хөдөлж байна. Нам улс төрийн хүчин бүгдээрээ хөдөлсөн. Улс орноороо хөдөлсөн. Эхлээд бурууг хэн нэгнээс хайсан. Дараа нь ямар нэгэн улс төрийн хүчнээс хайсан. Олдохгүй байна. Удаа дараалан ярьж соллож үзлээ. Бус руу буруугаан чихэж үзлээ. Өөр зураан, өвөр зураан бие бинийгөө чигэж үзлээ. Учир нь бас л олдсонгүй. Яг энэ арслал гэж ер нь юу байна? Хариуг нь үгүйсэх биш, харин хүлээн зөвшөөрч хайж олмоор байна. Яагаад гэвэл үгүйсгэж болохгүй тийм ойлгохдохгүй зүйл болцоход байна. Одоо энэ ойлгохдохгүй байгааг нь ойлгохгүй байх тийм хэм хэмжээ хэрэг зорилгоор улс төр идэг боллоо. Урд нь ардчлал гэдгийг ойлгож үнэт зүйлийг нь олж үр дүнгийн эдлэгийн төлөө байсан нийгэм сүүлийн 14-5 жилийн дотор харин ч ойлгох ёсгүй юм байна. Ойлгохгүй байж ич ойлгохын төлөө явж байгаа олныг өөрийн дураар залж болох юм байна гэж бодох тийм хий цайшиг үүсгэчихэд байна. Ийм учраас энэ арслал гэдэгт цэг тавих шаардлага хэрэгтэй. Зогсоож биш, учрыг нь олж утга учиргүй байгаа зүйлийг тав тодорхой болгож тав тодорхой зүйлийг хийж бүтээж болдгийг хийж бүтээж болж байгаа зүйлээс үр дүн хүлээж болдгийг даруй хурдан бүр нэн даруй хурдан шийдэх хэрэгтэй боллоо. Бүр нэн даруй хурдан хангалттай удаан хүлээж байна. 34 жил. Үүнээс цааш хүлээх, үүнээс цааш төвчих, үүнээс цааш тодорхойгүй нөхцөл байдлаар маш тодорхой бодит амьдралыг дурших тийм цаг дууссан. Маш бодиттой хариулт өгөх ёстой. Энэ хариултыг олсон учраас 2007 онд байгуулагдсан иргэний хөдөлгөөний нам 2023 оны 10 сарын 15-нд дахин шинжилэн зохион байгуулагдаж олсноо нь зарлаж олсны учир шалтгаан тодорхой юм бүрэн бүтэн болдгийнхоо хэм хэмжээгээр Монгол улсын хөгжлийг урт хугацааны хэрэг зорилго хэрэгцээ шаардлаганд тохируулан бүрэн бүтэн төлөвлөн хэрэгжүүлж түүнийг нийгмийн хэмжээнд нэгдэн нийлж улс орноо бүтээн байгуулж цаашид дэлхийн улс орны хөгжилд Монгол улсын хүлээгдэж буй хувь нийгмэр онгойж буй тэр зайчлах суудлыг эзлэх
тэр цагийг авчиргаар иргэний хөдөлгөөний нам их дуулан зарласан. Түүнийг үнэхээр цаг нь усныг мэдэрч хүлээж авч чин сэтгэлээс хэн нэгэнтэй хэрэлдэж хэн нэг нүгөө бурууч гэж биш, аль нэгэн улс төрийн намайг буруутгаж зорж байгаа зорилгыг үүсгэх биш. Монголын хариуцлага муу сайнч Монголд хүнд өөрт нь намаатай гэдгийг ухамсарлаж үнэхээр эрсдэн босч байгаа иргэний хөдөлгөөний намын журмын анд нөхөд та бүгд чин сэтгэлээс гэлаяа. Монгол улсын ирээдүй Монгол хүн болгоноос хамаатай. Ямар намын эзэмтэй байх нь хамаагүй. Ямар настай байх нь хамаагүй. Монгол хүн болгон Монголынхон төлөө ажиллах тийм боломжийг иргэний хөдөлгөөний нам авчрах ёстой. Алагчлалгүй, бие биенийгэн талцалгүй тэр нийгмийг хэн нэгэн намын нийгэм биш, иргэний нийгмийг, жинхэнэ Монголын ирээдүйн нийгмийг бид хамтдаа байгуулж бүтээж үлгэрлэн харуулах ёстой. Энэ зорилго, энэ хэрэгцээ иргэний хөдөлгөөний намыг нийгмийн хэмжээнд, түүхийн хэмжээнд нэхэн гаргаж түүнийг бидэрсэн та бүгдийн нэгдмэл хэрэгцүүгээр энэ өдрийг ертөнц тэнгэрийн энгээр газар огторгын хооронд мөнх тэнгэрийн хүчин дор ертөнц тэнгэрийн их сүрсүлдээр хүн гих тэр агуу оюун ухаанд эзэдийн нэгдэн нийлсэн эв нэгдлийн хүчээр зарлж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор мөн хэрэг болтугай. Иргэний хөдөлгөөний нам сонгуул эрхэлсэн байгууллага.